За сайн байцгаана. Худалдаа авалтын буцаалтыг хэрхэн бүртгэх талаар авч үзье. За худалдаа авалтын буцаалт эсрэг орно. За болоход нийт 34 ширхэг сэнгүүр encarsment. За энэс 4 ширхгийг нь буцаая. За ямарваа нэгэн одоо чицэж гимтэл гараад ирэх энэ чинь за явцтай ямарваа нэгэн гимтэл гарсан бол 4 ширхгийг буцаалаа гэж авч үзье. За ингээд нэмэх. За 16,000 төгрөгийн бараа буцааж байна. За буцаалтыг бүртгэе. За худалдаа авалтын буцаалт бүртгэлээ. За энэ буцаалт маань бүртгэгдсэн бол банкны ерөнхий дэвтрийн орлого авна. За нөгөө нийлүүлэгчээс маань хаан банкны тас руу 16,000 төгрөг эргүүлээд хийсэн бол одоо энийг аваад энэ орлогыг бүртгэх нь байна. За энэ орлого үслээ. За энэ орлого үүссэн бол худалдаа авалтын төлбөр хуваарлт руу орно. Төлбөр одоо энэ 16,000 төгрөг чинь байж. За энэ 16,000 төгрөгөө сая орлогын авцсан юм чинь ингээд бүртгэнэ. За ингээд төлбөр нь чинь хуваарлагдсан байна. За хуваарлагдсан бол параметр хэлцсэний бараа руу ороод каскад яваа харъя. Гүйлгээ. За гүйлгээ энэ 4 ширхэг баялаг шим амрах гэдэг компаниас энэ 4 ширхгийг ингээд буцаагаад агуулгын үйлдвэрлэл нь 30 ширхэг болсон байна. За иймэрхүү маркаар параметрын буцаалтыг хийх нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.